Movie VFX үзүүлж байна. Өвгөн бар 2. Монгол ардын үлгэр. Эртээ урд цагт эмгэн өвгөн 2 амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр гөрөөлж явтал бар хүрээд иржээ. Бар өвгөнд би чамайг идэндээ гэв. Эхлээд хоёулаа ирж чадлаа үзье. Маргааш эндээ уулзаж чулуунаас шүүс гартлаатгий. Тэгээд диiсэн нь диигдснээ идэв. Барч за тгийгээд явжээ. Өвгөн гэртээ ирж эмгэндээ бар тэгж хэллээ. Би тэгж хэллээ гэжээ. Эмгэн За тэгвэл одоо очиод хайрган дотор өндөг хийгээд дардал. Маргааш очиод түүнийг хагатаг гэвэ. Маргааш нь өвгөн бар 2 болзоот газар уулзаад өвгөн нуусан өндөгнүүдээ гаргаж ирэн шүүсийг нь гоочтол атгажээ. Бар харин чулууг үүртэл атгсан боловч шүүс гарсангүй. Ингээд бар өвгөнтэй ахиж хүчээ үзэхэр болж өвгөн маргааш өгьё. Ургахын улаан нарнаар уулын модыг хух цохъё гэжээ. Өвгөн гэртээ ирээд боссон явдлыг эмгэндээ хэлтэл эмгэн нь орой очиод хідэн мод хөрөөтч. Тэгэд маргааш өглөө хөрөөцсөн модоо түлхээд унгаач гэж зааж өгчээ. Оройн өвгөн модоо хөрөөдөж бэлтчихэд маргааш өглөө нь өвгөн бар 2 ахин хүчээ үзэж уулын модыг унгааж гарчээ. Барын алгацсан мод салбархай, далбархай, өвгөний түлхсэн мод тэв тэгшхэн байсан учраас бар өвгөнийг үнэхээр илүү их хүчтэй юм байна гэж боджээ. Бар өвгөн өөрийг нийтчихвээ гэж айсандаа гэртээ урьж уут дүүрэн арт бэлгэлээд энэ дийлэх болов гэсэн шиг харав. Өвгөн хэлсэн нь айрчандаа хүргэж гэжээ. Ийхүү өвгөн барыг дагуулсан гэр өдөө явжээ. Бар өвгөний дайчлан очжээ. Эмгэн баранд цай чанаж өгч хоол хийх юм болжээ. Эмгэн өвгөнөөс өвгөн айлчанда ямар хоол хийж өгөх вэ гэж асуужээ. Төрөвчийн барын түнхийг хожмын барын хошнохтой чанаж өг гэжээ. Барч үүнийг сонсоод ухаангүй зүхтаажээ. Эд чинь намайг алж идэх нь байна гэж бодон улам хурдлав. Тэгтэл урдаас нь нэг чон шогшиж явлаа. Чон асуусан нь барч юунда ингэж их сандарч явна гэв. Бар энд айхавтар эмгэн өвгөн 2 байна. Намайг алж идэх шахлаа. Тэгээд би ингэж зүхтаж явна гэжээ. Би өдөр болгон тэр хоёрын малнаас очиж иддэг. Айх юмгүй. Хоёулаа явъя. Горгүй. Би очихгүй. Айж байна. Чи айгаад байвал надтай толгоогоо холбоод очил доо гэв. Барч зөвшөөрөв. Ингээд явж байтал өвгөн тэднийг хараад хэлсэн нь чоноо чи нэг барын өртөө байсан. Тэрнийг авчирвуу гэжээ. Тэгтээ зэрэг бар чоныг чирээд зуларчээ. Нэг харсан чинь чон боож үхээд шүдэн ярьзайж явжээ. Чамд инээд надад бод ханаад гэд хурдалжээ. Зуухтаж яваад тэгээд харсан чинь чонын арьс зулнарч шовтарч явжээ. Юун бэлхэнцлэгтэй сэгтэй эмгээд чирч давхсаар чоныг арчихжээ. Ингээд эмгэн өвгөн 2 дайснаа дараад айх юмгүй амар сайхан жаргаж гинэ. Төгсөв 2026 он AI анимашн бүтээгч эвдүүдэгч Дэм Эрдэнэ